хамгийн ихдээ нөө дуугаа шалгахгүй бол яг ингээл хэлдэг юм да. Тэгээд хоёлаа микээ сайн шалгаж агаад дуун сайхан яваал эхлэндээ. Дуун болж чинь те. Та дуурайд үзтээ. Та дуурайд үзтээ. 1 2 3 гээд. 1 2 3. 1 2 3. За. За сайн байцгаана уу орой минь дээ. Дуун болж гинэ үү? Төрүүлж орж ирсэн хүмүүс дууг нэг хараад өгөөрэй. Дуун сонсогдож байгаа бол болж гин гэж хэлээд өгөөрэй. Энийн өмнөх лайваар нөгөө дууны жоох асуудалтай том өрөөнд байсан учраас царгаад байсан. Өнөөдөр өөрийнхөө өрөөнд ирсэн байна. За тэгээ манайхан дуун болж ивэл болж гин. Та нэг дуурайд өгөөч хаа. 1 2 3. 1 2 3. Ахын дуу сонсогдож 1 2 3. Сонсох юм. Харин тий. Болж гинэ. За дуун болж гинэ үний комент үлдээгээд өгөөрэй. Сайн нэгтэлж байгаад хэлэхгүй болвол бас. За орой минь дээ манайхаа. За өнөө өдрийн манай зочноор дархтын цагаан хуулар овогтой чандаг зарим маань ирж оролцож байгаа. Маш сонирхолтой зочин ирж оролцсон байгаа. Тэгээд та тэгээд сайхан хаварж гин үү? Оо сайхан хаварж байна уу? Сайхан хаварж гин. Хизээ нутаг буцна гэж байна ах. За ямар ч байсан тэгээд нэг одоо гурш үйдгүй юм тэгээд буцхал байх л та. Би таныг одоо буцах чинь гээд яарад л одоо хурдан нэвтрүүлэлтэй ороод тэгээд одоо удахгүй буцах байх л та. За та чи Эренчин сум яг те? Тэ Эренчин сум. Уугуул Эренчин сум би. Тий. За яг энэ дарахад бөөнөр бол одоо нэлээд алдартай хүмүүс одоо дарахтын бөөнөр тайгын бөөнөр гэдэл нэлээд нэр хүндтэй байдаг л да. Тэгээ одоо энэ шин цагийн бөө мөргөс сэрэхэд бас нэлээдгүй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тэгэхээр манай үзэгчид бас дарахад бөөтэй уулзъя. Тэр хүний ярихыг сонсъё гэдэг асуултуудаа нааш нь явуулвал би маш сайн асууна өнөөдөр. За тэгэхээр та анх удаа одоо ингээд та өстой нөгөө бөөгийн үлгийн нутг гэж ярьдаг шиг тэр л нутгийн хүн шүү дээ. Хамгийн анх ер нь анх удаа яаж та бөөг таньж мэдэж бөөг шиг ийм хүн байдгийн байна гэж бөөг үзв. Тэгээ өөрөө яаж энэ замаар оров? Тэр талаараа та нэг яриад өгөөч. За тэр тухайд бол одоо юу л да. Би ч одоо бүр баг байсан юм. 1970 7-8 оны үеэс мэ. За. Яг тэр үед нь одоо манай дархтын бүр нутгийн угуул цагаан хуулраа огт. Одоо нэг алдарт сөрөн удган гэж байсан байхгүй юу? Та тэр хүнтэй уулзж байсан уу? Тэр чинь манай нөгөө яг хаяадаар зэрэглээ нэг хотны хоёр талд суудаг байсан байхгүй юу? За. Тэгээ нөгөө тэр үуч нөгөө нэгдлийн хон гэдэг байсан. Тэр хон чинь нөгөө 5-600 хон байна. Тэр хон чинь заавал 2 айл байдаг байсан байхгүй юу? Нэг айл нөгөө нэг хамжаа айл гэдэг заавал нэг айл ингээ байдаг мал төлөлтмөл тэрэгтэйгээд. Тэгэхэд би чинь 5 настай байсан байх та. Тэр чинь хажуу талд маань нөгөө аймаар удган манд бөөлдөг байсан байдаг л дээ. Тэгээ манайхан чинь гэрүүлээ гараад манай аав маань очтгоо. Манайхан чинь нэг 9-10 арга тийм олуулаа байсан юм байхгүй. Нэг ээжээс. Тэгээд гараад дахиад орой нэгэн оройхон дандаа бүрий болохтой байлна. Тэгт нь очдог байсан байхгүй. Дахиад нөгөө хашаа хотоо тоороод орч нэг айл руугаа. Орж чод баруун талаар нэгэд хүлээгээ суучин. Бөөлхийн үлээгээд. Хүүхэд байсан болохоор тэрийг үзсэн. Хүүхдүүд тэгээд нөгөө бөөлөлт бас нэг ааруул ширүүл ээжгэж ихэр мөхөр бас ингээд дараад нь ингээд тарааж өгнө л дөө. Тэр мэрийг хамгийн гол нь тэрэнд их сонирхолтой. Тэгээд тэр хүн нөгөө бөө маань их гоё дуулаач байгаа юм уу яагаад ч байгаа юм их гоё
хачин янзын нөгөө нэг одоо нэг хоёр хувцас өмссөн ингэрэг барьсан тэгээд бөдөл тэгс чин зөвхөн биднээс гадна өөрийнх нь үр хөвгчүүд ах トゥ өнөр тэгээд манай нутгийн хүмүүс ирээд нэг тэднийг ирээд нэг 5 хамтаа гэр байсан юм уу да. Багхан 5 хамтаа гэр байсан. Тэр гэрээргээд пиг гэрээсээ 100хан ягаад хаамр хэсэгтэй нөгөө бөөмөн бөөлөх хэсгийн завлдаг төлөөлдөг тэнд ингээд бөөдөхт нь бид нүт нь бараг хононгоо суудаг байлаа. Тэгж сажаад онч нөгөөтэй ингэж сажаад онч тэгж нэг нь уртаа онгод монгод орж ирсэн байдаг байсан баг. Ингэрэг амар их дугаараад чангмын хэрэг мэрэж хин дугаараад зингүтэн гинт цочоод авгаад өөрчлөсөн байсан босоод ирнэ. Тэгээд ерөөсөө байна тэгээд тэр үе чинь яагаад тэр дандаа шүн бөлдөг байсан тэр нөгөө нэг бас хориотой тийм нуугдмал хэлбэрт байсан байдаг л дээ. Тэгээд дандаа бүх ажил амжсан хооронд хүн амьтны хөдөлгөөнд тасарсан хооронд шүн ингэж бөөж ажил тэр онгот өнгөртэйгээ болдог байсан юм. Тэгээд тэндээс авахудаа тэр бөө гэдэг юмыг чинь бүр багасаад ихтэй тэгээд дэрэгдэн өссөн юм. Тэгэхээр одоо сүрэн удганы хүүхдүүд нь одоо тэр ямар удган зайр хүүхдүүд тэр удам залгаж бөөсөн хүмүүс байдаг уу? Одоо тэр биднүүд тэр байгаа чинь мөнхөөд нэг хүү ахын хоёр тал байсан байдаг дээ. Том тэм ахыг хоёр байдаг байсан. Тэр мөнхөө ахын болохоор бүр ангороо цэрэг мэргээс барах 9 ч байсан баг тэр үед. Цэргийн халбалнаас 20 жилийн гарсан байсан баг. Тийм нэгэн томхон ахал мар зортод нас явж байсан бомоор ангороо хийгээл ирж очж байгааг нь харагдав. Тэгээд тэрнээс гадна одоо нөгөө сүүлд байж алдарт баяр удахгүй. Охин ах トゥ хоёр юм байна. Ах トゥ хоёр нэг ээжээс төрсэн хоёр хүн. Хоёулаа бүү болсон. Хоёулаа тэгээд тийм хоёр хүн л байдаг байсан. Тэр хоёр хүүхэд нь тэгээд одоо тэр яг тэр ихтэй тэр алдарт баяр удах гэдэг нь тэр одоо тэр мөнхөөгээд байсан хүн бас том зайрын явсан шүү дээ. Манай тийм сонсчихсан түүхийнээс. Тэгээд сүүлдээ наашаа баяр удах маань наашаа 90 хэдэн онд наашаад нүсэн да биднүүдийг том болцсон. Хотноо тийшээд яваад нутгадаад байсан бай харагдахгүй байсан. Сонсоод байх тийшээд байсан тэ өөхтөөхдүүдтэй тэгт. Тэр мөнхөө ах маань яг биднүүдтэй яг нөгөө нутгалдаг байсан газар бүр одоо хүртэл нутгалдаг. Тэр чинь нөгөө бурайны тийш шүү дээ тийм. Цагаан нураасаа цаашаа. Тийм цагаан нураасаа. Зүүн тайрын тийшээ явсан зам байдаг шүү дээ. Зүүн тайр руу явсан зам ямар очисаад нөгөө тэнгисийн багуул гэдэг газар. Тийм. Одоо тэнд нэг мөнхөө зарингаа өөр хүүхдүүд нь хөгшин одоо тэндээ суусаар нутгасаар. Хөгшин их сайхан настай хүн. Тэгээ өөр настай одоо 70 гарцсан хөгшин. Бараг 80 хүрч байгаа. Өндөр нуруутай тавхаа хөгшин. Айгүй өндөр. Тэгээ очижсэн тэднийхээр. Тий. Тэр хүн гээд нэг сайхан өндөр эрдэнэх гээд. Тийм. Амар өндөр ах гэдэг шүү дээ тийм. Манай аав хийгч маань юм л да тэр хөгшин. Тэр мөнхөө зарингоо баг хүү онгод монгод авч юу одоо? Одоо тэр тунгаа гэдэг шүү дээ. Тийм ба? Мөнгөн билүү? Мөнгөн гэдэг дунд хөөн. Тэр чинь 4 хөөний дороосоо зөвхөн тэр хөөн байж магадгүй юм манай нутгийн хүмүүс тийм. Тэр нь л нэг залгаж магадгүй. Баяр удхны охин чинь бас удган нэртэй цуутаа бас хөөрг удган гэдэг бас нэр цуун дурсагдаад байдаг шүү дээ. Тийм биднүүдийг тэр очиж өөгийнхөө харуул эзгээ чихрэх идэхээр тэр очих ч одоо хөөрг удган 3 настай байсан. 3-4 настай байсан. Эмээгтэй гарцсан тийм хөлт байхгүй юу? Ерөнхийдөө шинэ цагийн бөөнөөс сэргэж явахдаа дарахад зүгийн тэр
хэдээс одоо зүгийн үлдсэн одоо цөөхөн бөө хэдээсээ л одоо суралцаж нэлээд бас энэ цагийн бөө хөгжихэд их өндөр хувь нэмэр оруулсан л да. Тэгэл одоо манайхан ярьдаг шүү дээ. Нэг айлын 2 бөө байж болдгоо гэж. Одоо би таны ярианд сонсоод тэр дээр үе 70 хэдэн онд нэг айлын бас ах トゥ хоёр хоёулаа л одоо удган зарим байж болж исэн юм байна. Дээрэс нь бас нэг юм яриа гараад идэх юм. Харанхуй шүн бөөлүүлэл одоо өдөр бөөлдгөө мөөлдгөө гэх. Тэгэхээр тухайн үед бол нэг цаг үеийн байдлаас л болж шүн бөөлжсэн болохоос бол одоо өдөр бас бөөлнө үсттэй тийм ээ. Одоо ерөөсөө тэр бол тийм хууль дүрм байхгүй л дээ. Тэр чинь бөөхөн гэдэг нь ингээд зайлшгүй шаардлага гарсан нөхцөл байдал үүссэн тийм тохиолдолд бол шөнийг хүлээж байх арга байхгүй. Тийм хүн хэцүү. шүн болохыг хүлээхээр тийм боломжгүй нөхцөл байдал та тохиох юм бол ирээд одоо гэрүүдийн төвчж байгаа ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд нутгийнхын нөгөө яалтгүй ах トゥ хүмүүс чинь ингээд хөх шугад өвчин зовлон нэтрэ болтлоо яах вэ их бол арга байна уу гэхтэн гээд ингээд гойгаад ингээд явахт нь шүн болохыг хүлээгээд сууж байхгүй ч хүний 8 насны төлөө юм болохоор өдөр байдаг чадлаараа тэр онгодуудад чадвартай аль нэг онгодоо дуудаж авчираад бөөлөхөөс арга байхгүй л дээ тэр бол. Та тэгвэл нь бүр нэлхаасаа л одоо алдарт сүрүү удганы бөөлж ахыг дээрэс нь хоёр одоо өндөр мөнхөө зайраа тэгээд баяр удганы бөөлж ахыг бүгд тэднийг одоо хамтал өссөн байна. За та харин өөрөө яаж энэ бөөгийн зам руугаа орвоо? За би ч яг уу манай нөгөө аавын маань удам тал ерөөсөө тэр чигээр ээжийн маань удам тал хоёр талаасаа тэр чигээр тийм хэдэн овыг дамжсан бөөгийн удамтай тийм хүмүүс байж ирсэн юм дээрээс тэгээд яг уу би ч одоо тийм аймаар эрт ойлоод бөөмөгийн тэр онгод мангод надад манайгүй дээ яг уу би бол ахаа мэдээд угаасаа нөгөө хүн чинь аль байгаасаа тэгээд нэг тийм бөлдөг дуулдаг ч юм уу нэг сүүм өргөж тоглоод нэг тийм тэгээд нэг зэн совонд юм ороод нэг мал ахуйгаа ирж хагаад явж байсан ч гэдээрээсээ нэг ядаад энэгээр тэргээр ирэл сур болоод морь зоогоод байхгүй ерөөсөө мордол явж байна. За энэ нэг тэр уулын жалганд л гараад очиход ингээд байгаадаа яг нөгөө тийм алга үнэ тийм адуунууд яг тийм байдлаараа зогсож байгаа гэж гараад очихсон байдаг байсан байхгүй ерөөсөө. Ямар манд. Тэгээ энэ тэнтийг хайж барих юм байхгүй тэгээд тэр багасаа тийм хүн тийм совонтой байдığım мэдээ л дээ. Тэгээд намайг тэр алдарт одоо тэр сүрэн эмээн намайг бүр сүлд том даваар 15 хүрсэн байхад нь моцог дээр манай нэг залж авчирч арга заслаа хийдэг гэсэн юм л да. Тэгээд тэр өөрөө бөө хүн байсан мөртлөө яагаад тэгээд заавал өөрөө аргалж удаагүй байсан. Заавал тэр өөр бөө хүн гэртээ урд залж авчирдаг байсан гэж би сүлд нь боддог байгаад асуусан. Тэгсэн чинь тэр хэрэг аргын юм дээр бол тэр өөрөө бол тэгж бас чадахгүй юм байдаг юм билээ л дээ. Өөрөө аргалж чадахгүй бас тийм хүнд асуудал бас аливаа нэг хүн чинь байдаг юм дээ. Аливаа айлд одоо манай нутагт бол тэр манай нэг одоо доор дөнөр мөнөр маань биднүүдээс доор гараад жоохон ингээд болж өгөхгүй байсан билээ л дээ. Тэгээд өөрөө мэдээд байдаг. Ягаад ч аргалах гэхт наргалж болдгоо нэг тийм юм байсан билээ л дээ. Тэгээд асуудал байсан. Тэгээд яадаг байсан. Тэгээ ирээд манад бөөлөд ингээ буугаад сууж байна. Сүрэн эмээ маань архин дуртай. Ер нь угаал нэг тэрэндээ нэг согтоод байх ч юм байхгүй. Бөөлөд юм тэгээд болтнуудаа хийгээд дараа нь сууж ингээ эргүүдэн хараад биднүүд ч олон хүн байж над руу тэгдэг байсан байхгүй. Энэ хүүхэд танаа энэ хүү жоохон махаас гэж өгөхгүй бол энэ бол маш аюултай хүн болно. Далдыг энэ онгод тэнгэр мэнгэрийг энэ шууд авах хүн байна
Гэхдээ бол гинэн гэдэг хүндэд хамаа намаагүй тэгж ихт юм эзэн шүүж болохгүй шүү. Ууралдаш гэсэн юу яахын зоргүй юу яадгүй хүн амтнд хатуу юм чи наад хүнд нэрээсээ харахад наад хүнд тун эвгүй хөөхд байна гэдэг дандаа тэгж үзсэн. Таны аавын алдар нь ямар манай аав хүн байсан? Тий манай аав ч одоо өөрөө тэр сэтийн шархуу гэдэг одоо тэр хогоргын нарийн бүряны онгод тэр жавар тайжмэжгээ тэр бүхний тэр очиж тагч байдаг тэр амар том онгодууд одоо атсан юм байхгүй. Ямар мундаг гайхалтай. За өөр одоо таны одоо мэдээж өөрөө ингэж бөө одоо тухайн үедээ тэр дарахад нутагтаа бөө сонирхоод мэдээд залуу идэр болол өсөхдөө бүрл илүү хаана ямар бөө вэ яасан ийсэн гэж сонирхтгол байсан байлгүй дээ. Өөр сургуутанаас өөр та тийм дээр үеийн одоо бөөнрөөс өөр хэмгүүлстэй уулзж ирсэн. За аавтайгаа нэг дагж очиж одоо бас л баг байсан. Ямар ч байсан урдан мөрөнд дугуулсан байхад нэг аав ээж хоёр маань нэг зологж очсон юм. Одоо бас амар утган байсан юм байдагт би тэр тухайн үед мэдэхгүй байсан. Тэгээд байсан байдаг тэр амби утган гэдэг. За. Тэр надмэд гэдэг тэрхэн надмэд гэдэг тэр бас манай цагаан нуурын эрхэн дотор хармаа зүг рүү байсан. Хармаад байсан. Хармаад нутгалж байсан. Одоо хүүхдүүд нь бас хармууд байгаа. Тэгэхэд очоод додгож очих сандаа биш мөнд бас яасан байгаа юм. Тэр хүний бөдөх цагийн тэр шинийн 3 байсан юм уу, шинийн 7 байсан юм уу. Тэрийг тохиолдуулж очиж байсан байдаг л дээ. Тэгээ очоод оройхон очоод би явах гэж яраад байдаг. Болоогоо энэ хоёлоо хэдүүдээ хоноод явна байна гэдэг. Тэгсэн яг то нөгөө хөөх шууд хийхгүй жоохон нууц байсан билээ л чичээрээсээ тэгээд байж байгаа тэр байсан шүн орой нүдэн би болсон байхад тэр хүний арт март үнэт уугуулад тав үедээ мэдээ тавиад тэндээ нэг тоондоо хэнгэрэг гаргаж авчихсан ингээд хэнгэрэг хагсаанд гэж ярьдаг одоо юу гом чидэг нь гаргаж гэж ярьдаг тэр тэгээд оонда хэнгэрэг автар савнаасаа гаргаж ирж байгаа нөгөө хоёр хувцсаа ингэж өдөргөж өдгөл автсан үг болоод тэгээд байсан за энэ яг бөөлөх гэж байгаа юм байна. Угаасаа мэддэг болсон чинь. Тэгээд бас тэр шөнө бол бас бөөлсөн бас нэг гэр дөрвөн хүмүүс л бочгонцол хонсон та. За тэгээд тэр мөнхөд зар ингээд нөгөө тэрий хүнийгээ боолж явах бол олонтоо удаа хар дэрэгтэн байдаа төшч байдаа түшээгээр нь байж сууж байдаа баяр удганы нөгөө ах тий таад биш. Тий одоо энэ алдарт баярыг чигээч боолж байхын мөн олон удаа харж байдаа боолхийн сургаар бүр зориуд очин тэгээд очихдоо ихтэй бол яадаг байсан тэр үуч нөгөө дээр үуч биднүүдийг баг байх чинь кино өсвөр үйлчлэгээ нэтрэ гэдэг юм маш ховор. Ер нь тэр нөгөө бөөж байгаа бөөд хамгийн гол маш амар гоё тийм хүний толгоноос гарахгүйгээр гоё тийм одоо нэг дуучны дуу сонирхдаг үстэй хүн нэг концерт тоглолт болгоход за тэр дуучны тоглолтод очин дагаад нэг хүмүүс яваад яг тэр шиг за баярыг бөөлөх юм уу сүрэн эмээ бөөлөх юм бол сонсох юм бол очно. Тий гоё сонсогдох тэр бөөлөх нь. Ерөөсөө чихэн тоногдсон байгаа маргааш нь. Тийм гоё уянгалаг одоо ерөөсөө тэр хэлж ярьж байгаа үг тэр бөөгийнх нь тэр онгодууд нь орох үедээ онгод бүхэн өөр гайстай тийм орж будна одоо ямар яаж ийм ухаангүй юм байгаа хүн чинь яаж ийм гоё ийм амар бидэн цэцэн юм хаанасаа ингэж ийм хурдан хугацаанд найруулад гаргаж ирээд ингээд олон түмнийг игээд байт ингээд тэгээ ер нь манай нутгийн тэр хүмүүст нь тэр бөөнөр бөөлөхөд зарим нь яг ноён нуруугаа татхаар очно. Зарим нь яг ядахгүй шалахгүй бол ажил төрлөнд бүтэхгүй барихгүй ч байд юм уу.
багцуул хүүхдэд энэ ямар ч байсан тийм талаараа очсон зарим нь болох тэр нь үжиж сонсох гэж очдог байсан байхгүй. Би тэгжил болдсон. Тэр танд бол одоо үнэхээр тийм сайхан таатай байсан болохоор үзэл сонсомоор байсан байж тээ. За тэгвэл та түр нөгөө цэрмэд удхан гэж ярьсан шүү дээ. Тэдний бас өөр хүүхдүүдээс одоо залгаж бөөлж байгаа бөө юм уу? Амби удхан. Амби чимэн одоо одноос ер нь тэр бөөлж дуулж байхгүй байгаа байхгүй. Одоо тэр чинь бид нэг бүгд танилтай надаас нэг 3-4 дүүмөө хүүхдүүд тийм хүмүүс байдیں۔ Тэгээд тэднүүд болоход тийм намайг сонсоход тэр бөөлж дууссан тэр хоёр дуулга тэр левелдээ тийм дайрн тийм удхан болцсон гэж ерөөсө сонсох би ерөөсө сонсоог тэднүүдээс ямар асуултаа чи яагаад бөөлдөг юм гэж ямар явуултаа тэднүүдийг тэгээд тэр аймаар хүчтэй том удахны хүний чинь одоо нэг баймаар юм. Их одоо байгаад орчин цагийн бас залуу хүмүүс чинь удамтай байдаг ч гэсэн бас зарим нэг жоохон өвч зовоод байд юм уу. Нэг хоор амьлуулж авчаа тэрийг ингээд тэрүүгээрээ өөрийгөө харгаж байгаа тэгээд тэрийг ингээд гэрийнхээ нэг газар тахаад шүтээд ингээд суучдаг бас нэг тал байдаг байхгүй юу. Шууд ингээд бөөлөд шууд задгаа явна гэж байхгүй. Зөвхөн өөрийгөө ингээд харгалаад өөрийнхөө хүүхэд гэр ормал буйнаа харгалаа тэгээд нэг хоор амьдуулж байгаа тэгээд ерөөсөө яатдаг тэрийг нь цаанаас нөгөө ээж нь байд юм уу аав нь байсан юм уу зайр нь удган байсан юм уу тэр хүмүүс чинь захиад даатгаж өгчөөд Монголд энэ хүний хараад нэхэл дах болоод байхгүй энэ хүүхдийг ингээд нэг хууртаа тэр хоорох нь эдэн онгод зөвхөн тэргээрээ ингээд яваад байдаг бас нэг тийм боломж байд юм да юм. Хоорой зонгодороо тэрийг хараад тэр хоорийнхаа зонгодороо тий харагдаад өшөө нэг айхтар хэнгэрэгдээ тэрэд ингээд явахаар цаанаас нөгөө захиастад цаад хүн анханасаа амис сэрүүн байхдаа бүр захиад ингээд даалгавар өгөөд ингээд тавьсан. Одон додон онгод хэрэг байхгүй юм жилтэй хүүхдүүдээс нэг онгод байх болгоо дамгын зөөдөн ч байдсан онгодоо ингээд цахиуд хийж өгөө тэгээд ямар нэг асуудал гарахгүй тэгээ бас байдаг тал манай нутгад биелдэ. Тэр үед чинь нөгөө балжар удхан, цэгмэд удхан гэд тэр хүмүүс байсан уу? Тэр үед чинь яг тэр үед би тэр нааша Баянзүрх тал руу явж байсан бол үзэхэд байсан байх. Яг тэр үед бол бүгд байсан. Тэр Баянзүрхийн балжар амар тэр алдартай удхан тэр цэрэг удхан гэх тэр амар хүмүүс бол байсан билээ л тэрнээс өмнө тэр дандин дам зарим мэр ингээд тэр дандаа намайг төрхөөс өмнө амгын сөөлчгөн тэр хаан байх юм болоо дараад. За асуултын явал энэ дээр нэг гарч ирэх байгаа болохоор тэгэхээр яг одоо дарахад бөөнөр илүү хуур татаж бөөлдөх те энэ хуур татаж бөөлөх явган бөөлөх яг хоёртаа бөөлөхөр ялгаа нь яг юу гэдгийг энэ бол их нарийн учиртай юм байдаг. Тэгээд тэр нэг одоо энэ бөөгээд байдгийн маань цаана болоход ямар хүн бөө байх вэ? Ямар хүн бөө ястаа цагаан ястаа хөнгөн ястаа байх вэ? Ямар хүн энэ нэг удмынх нь онгод ээж аваас нь өвлөгдөж үлдэх боломжтой хүн хэдэн хүүхэд байна тэр нь тхэн хэн байна гэдэг тэр сонгон шалгуултанд цаагаараа бас ороод гардаг юм шиг байна тэр. Тэгэхэд чинь тэр яв тохирох өөрийн нөгөө байгдаас төрмөл заягдмал мэдрэхүйтэй оюун ухааны нөгөө тийм чадвар сайчаа тийм хүмүүс чинь тэр байгальтайгаа ингээд тэр одоо багшлуулна гэж ярьж байна шүү дээ. Тэр хүмүүс чинь болоход бэлэн нөгөө багш нь байдаг ээж нь байна аав нь тэр өөрийнх нь удам дамж ирсэн дэрэгднэсэн аав нь гэдэг юм уу багшлаад өгч байгаа юм л да бүх онгод юм эхний ээж нь тэр хоорын эзэн онгод амилж өгөөд хоор амилж өгнө гэдэг юм тэр хоор амилж өгнө гэдэг маань нэг онгод шууд ингээд нөхцөөлж байгаа байхгүй тэр хоораар нь дамжуулаад
За тэр тэгээд биенд нөхтнөөс цааш нөгөө байгдаас заяагдвал тийм хүн чинь тийм бөө цустай бөө хөнгөн ястай тийм хүн чинь нөгөө хоор нэгэнтэй нөхцөд цаанаа онготой хүчээр ингээд биетэн шингээгээд өгснөөс хойш нөгөө амьтаа хоорыг татхад энэ хоор татж бөөлдгийн учир нь юу гэхэд энэ зүгээр ингээд амандаа заавал хоорыг ингээд 100-аар татж байна. Тэрэнд их учир байгаа байхгүй юу? Тэгэхгүй ингээд зүгээр амьтаа хоорыг ингээд амар руугаа хөргөдгүйгээ татаад бөөлж болоход юм л даагүй юм бол тэр заавал шүдэндээ ингээд үүдний шүдэн дээр 100-аад ингээд хоорыг татдаг. Тэгэхэд тэр хоорын доргилт юм жиргээ тий хүний жиргээ чинь ингээд тэр тухайн хүний яг зөвхөн толгойд ингээд тэр хурууны ингээд толгойроо горов татхад л угаасаа хүнд нь хөлөөлөд эхэлдэг юм да ерөөсөө толгойр гэж баг юу гэсэн ч гэхээр тэгэл тэрүүгээр дамжаал тэр хүний оюун мэдрэл толгой тэр бөө хүний төрмөл байглаас заяагдан төрмөл тийм хүний чинь тэр толгойд нь одоо бөө болох цустай хүний чинь тэр удам дамжих хүний чинь толгойд нь одоо урах тарихны тэр ямар мэдрэх вэ? Тэрүүндээ шууд нөлөөлөл ороод тэрүүгээр нь дамжуулаад татчаад нөгөө онгод нь ороод ингээд өөртөө толгоор бол орчиж байгаа юм л да нөгөө онгод бол. Тэгэл нөгөө хүн оюун ухааныг дагуулаад аваад явчихдаг хүн эндээ суугаад хоороо хэд татны дараа болцоол гээл ямар ч өөрийн мэдрэлгүйгээд суугаад энд хэлэх юм хэлээд ингээд яриад суугаад байдаг. Хашгирдаг ч юм уу дуулдаг ч юм уу аялдаг ч юм уу тэгж байх үед тэр хүний нөгөө хоёр дахь хий махмадны нөгөө сүнс гэдэг чинь биес гараад игээд одоо зоор тэнэх гэж ярьдаг л да манай тэр одоохтой юу тэнхээ одоо сүнс одоо бөө ингээд хоороо татчих хоорон сүнс нь гараад сүнс нь гараад тэнлээ гэл ингээд одоо төвшөө хийж байгаа хүмүүс чинь за танад эхлэнгүүд гэл одоо бөөнөр хэлдэг байсан байхгүй юу ингээд ард байгаад төвшөө болсон хүндээ за танад эхлэнгүүд тэнгэр ингээд тийм онгод тэр аав тэр хараа ингэж байна тэр одоо нэрвтэй тэнгэр байна ууртай онгодуудаа хэлээд загтдаг байхгүй юу үнэн төрөө орж ирэх юм бол тэгэр ингээд сүүмүү тэгж өргөд ордхон шиг тамих хэрэг байна уу архины дээж байна уу өгөөд жоохон сайн залбираад намхруулахыг бодоорой гэдэг загтдаг байсан. Тэгэл тэр загтг нь одоо нөгөө хуурын эзэн онгод л хэлж байгаа шүү дээ. Одоо тийм догшин ширүүн онгод хүрээд ирж магадгүй шүү. Одоо миний улаач бол тэнлээ шүү дээ гэж. Одоо оронд нь тэгэнгүүт онгод орж сүнс нь гарлаа тэнлээ. Оронд нь одоо тэр өөр догшин айхтар юмнууд орж ирүүлэн тэрийг аргадаа зөөллөөрөө гэдэг дунд нь одоо яаж хүнэ шүү дээ. Зааж зааварлаж зөвлөж байгаа. Тэг нөгөө бөө тухайн бөө маань өөрөө яг ингээд зүгээр нэг зүгээр ингээд бөөлөд байна гэж байхгүй. Нөгөө бөө маань яг энэ бөөлөхтөө за энэ сарын шинийн 3-нд байна уу намрын ихэнх сарын шинийн 3-нд байна уу бөөлөхтөө ямар өгүүл хийх вэ нөгөө хэн ч мэддэхгүй үйл хийх вэ ямар онгодуудаа уулзаж ямар үйл хийх вэ гэдгийг бол тэр гэр дүүрэн суугаа хүмүүс хэн ч мэддэхгүй. Зөвхөн тэр бөө өөрөө мэдж байдаг. Тийм учраас тэр хүний тухайн үед ямар хатуу хийх гээд эхэлж байгаа юм уу зөөлөн үйл хийх гэсэн бол зөөлөн онгодууд тэрний бас учир байх шүү. Тэр тийм учраас тэр төвшөөдөө тийм онгод ордрол тэгэн шүү орж ирж магадгүй шүү гэдэг ингээд хэдэж захиад тэгээ одоо тэр хоорынхаа онгодноос цааш одоо тэгээд яваад өмдөө бойлол өөрийгөө гүн рүүгээ явж байгаа байхгүй юу. Одоо сүнсэн тэгээд тэрийг болох чинь манай аавмаа тэр хүмүүс чинь одоо зойрод тэн гэж ярьдаг байсан байхгүй юу. Тэр одоо маш холоо тэр тухайн бөөгийн сүнс яваад өгдөг ерөөсөө маш холоо бизнес бол маш холоо тасраад яваад тэгээ буцаад буухтаа ингээд буцаад одоо бууна гэж ярьдаг байхгүй юм
бусад газрын буйнуудыг уун гэд ярихдээ манай нутагт бол хотын тэр буйнууд нь бойлоод буунах ихлээр юу гэхэд одоо халуун галдаа бууна хантай гэртэн буулах халуун галдун буцаагаад энийг нь одоо бүх онгод оруул дуусны дараа бүх үйл ажиллагаа явагдаж өнгөрсний дараа одоо буултаа хийж ингээд одоо ямар хол явж чав буухгүй ямар удаан бууж байна гэд хингэргээ цохоод ирээсээ залбираа тамлаад игээд байт. Тэгэхэд нөгөө мэддэг хашруу хөвгч ямар хол яваа нэлээд хол явсан байна. Мэд бууж ирэхгүй байна гэд тэгж ярьдаг байсан байхгүй. Тэгээд тэгж залбир за халуун гал гэртээ боомоор байна гэд нөгөө онгодоос гойж байгаа байхгүй. Ингээ хараа суугч гойгаад бүр одоо би болно одоо ингээд тэгээд тэгж байж одоо нөгөө хингэргээ буцаа ичтэйс нөгөө түшээ мөшөөдөө өгөөд тэгэл одоо ингээд зөвхөн өөрөө ингээд тэгсэн мөртөл хоёр гараараа ингээд ерөөсө бойлоод болж өгөхгүй нэгээд залбираа тамлаад тэгээд нөгөө яруу найргаа яагаад тэгээд суугаад л ерөөсө тэгж байж ласт маст болж байж л одоо болж гал малдаа мөргөө тэгээд нөгөө юм яагаад тэрийг тийм учраас тэр сүнс асар хол явцсан байдаг учраас сүнсээ буцаад одоо ч манайхан ч онгод буулгаж ингээл ярьдэн штэ ихэнх дийлэнхтэй яг өндөө бол дарахад нутагт болоо буулгана гэдэг нь одоо хөөрж дэгдэж явсан онгод алсуур тойрж яваа тэр зуурд нь өөр онгодууд одоо оюун бодлын нэзэгнээд буцаад өөрийн биедээ ирээд эзэн суух тэр үйл явцыг бол бууж гинэ гэж хэлэх юм байна. Одоо бөөгийн онгодууд одоо зарим бөөгийн онгодууд шууд ингээд бүрхээд гарч яваад улаач нь маш хурдан ингээл тав гээл бидээ сууж идэв штэ. Тэгэхээр тийм биш нилээн одоо ансуур тойрсон болвол маш удаан буцаж тогтож ортлоо ингээд энэ байдлаасаа гартаа нилээн их цаг хугацааг зарцуулдаг байна гэж ойлголоо. Би нэг юмыг ойлгодгүй. Одоо жишээлбэл яг ингээл агрын ээж хармаа бурайны аав гэл ингээл онгодод өгдөө ш. Тэгэл тэнгүүт ямар олон хүн одоо яагаад гэдгийг бүхэл одоо ингээд сонсоход хуучин яг хөвсгөлийн гаралтай дарахад мархад хүмүүс нь ч одоо ойлгож болж байна. Хаа байсан бас ингээд манай хот мотоос ингээд хаанаас л одоо агрын ээж бууж ингээд миний мэдхийн энэ 17 жил энэ бөөн мөргөлтөд холдож явахдаа баг 30-аад агрын ээж мэж буулгадаг гэсэн хүмүүстэй би таарсан. Тэгээд тэр чинь нэг онгод ингээд зэрэг буугаад байдаг юм уу? Яадаг учиртай юм. Энэ бол одоо удмын онгод байдаг юм уу? Уул усны эзэн онгод байдаг юм уу? Ялгаа загна юм юу гэдэг. Энийг та нэг өстө үнэхээр манай энэ үзэгч олон нэг энэ сайн ялгаад нэг яриад өгнө үү? За энэ тухай чинь би бас боддог юм да ер нь. Манай тэр байж нутг чинь одоо тэр сүрэн эмээмэл байна. Тэгэл одоо тэр амби эгч мэн байсан тэр баяр эгч мэн байлаа. Энэ хүмүүс ингээд шинийн 3 зуны ихэнх сарын шинийн 3 бүгдээрээ өөрсдийнхөө тооссон өөрсдийнхөө яг мах цусны дамжсан ийм онгодууд дээр тактикууд дээр очиж заавал бойлдог байсан байхгүй. Удмынхаа одоо мах цусны дамжсан гэдэг чинь удмынхаа онгодууд удмынхаа одоо нэг өөр аав ээж дээр өвөө эмээ дээр эмээ ихэ нөгөө хөргөссөн онгодууд дээр ууланд байгаа. Тэндээ очиж бүгдээрээ тактик үлддэг байхгүй юу? Зуны ихэнх сарын шинийн 3 асралсан тэр онгодууд дээр гэсэн үг үү? Тий, асралсан онгодууд. Тэгэхэд тэнд чигээд очоод бөөдөд байж байхад нь биднүүд бас л голоор ингээд нөгөө бөөгнүүд очин тэнд удмын биш ерөөсө хамаарахгүй тэр орон нутгийн зам өргөн олон төмцөн бүгд л очиж байгаа. Одоо сүрэн удагныг бөөлж явахт нь очиж даалтанд нь орж исэн одоо бүдүүлгэр хэлэхэд тийм ээ. Очиж бөөлж мөөлсөн сууж тэр нутгийн иргэд тэр хавьд уул хангаад амьдарч исэн нутгалж исэн хүмүүс бүгдээрээ л тэр тахилгын өдрөөр дагаж очиж тагдаг байхад бүгдээрээ очиод таарын суугаад тэнд ч нөгөө мөн өргөж барих сүү мүү юу сүүнийхээ дэ цайныхээ дэ жимиг мөн ховяасаа авч очиод тэр уул аваа хатууд байгил дэлхийд нь өргөхөөр ингээ очиод сууж байхад тэгээ ингээд бөөлж явах чинь ингэж ярьдаг байсан байхгүй юу? Хамгийн түрүү одоо тэр онгод энэ жавар тэд дээр очиод манай аав маа энэ бөөнөр бөөлж явахад нэг
хүмүүс манай ээж мэд нөгөөс насаараа бөөнрийн дэргэд байсан үтэн тэрийгээ мэддгүү тэгээ ингээ ярьдаг байсан байхгүй. Яагаад юуны наруутай гэж садрааны онгод хамгийн түрүүн орж ирдээ юм да шинийн 3. Яагаад ирэхгүй байна? Гэхдээ тэрүүгээр нь яриа болж байгаа байхгүй юу бахан. Харин яагаад ирдэг юм бол хамгийн түрүүнд орж ирдээ юм да. Жавартын тэнгэрт их чинь. Өнөөдөр чинь шинийн 3 юу байгаа. Одоо хармаад амби утган болж амби ихч болж байгаа. Бүрээнд болохоор бүрээнд тий болж байгаа. Тэгэл одоо тэр баян зүрхийн агар магар хаа газрлын дандаа зайрын яг шинийн 3-нд бүгд тахлыг болж байгаа. Тийм учраас ерөөсө өшөө завгүй яваа байна гэж ярьдаг байсан байхгүй юу? Хөөх юм бэ. Тэгэхээр би бас ингэж сонсч байсан. Дарахаа одын отоход олон бөөдөр байдаг ч гэсэн ямар ч байсан нөгөө нэг одоо тэр шинийн 3-ны өдрөө бөөлөгч байвал одоо нэг онгодоор бөөлдөг байвал шүү дээ. Одоо жишээлбэл нэг онгод нэг уулын төрөний хэлдгээр таны хэлдгээр тэр онгодоор бөөлдөг байвал хамгийн эхлээд өндөр настай нь бөөлөөд тэгээд дараа нь одоо хүлээж байгаа дараагийн залуучуудаас хүндэлдэг байсан гэж сонсч байсан. Тэр ч одоо ер нь ойрхон нэг харалдаа хэл авцалчаар тийм газар байвал би чимээ дуулган тийм чимээ дуулган. За өнөөдөр үдээс хойш байна уу? Үдээс өмнө байна уу? Хэдийгээр очих бол тэр эгдэн тэр эмээтэй ч гэдэг юм уу хүүхдүүдээс насуу сургалаад за тэгвэл би нэг үдээс хойш очие да. Эсвэл би үдээс урд их дурдлах уу гэж дандаа одоо нөгөө сөрөн эгч эмээ маань тэтгэл төргүй шинийн 3-нд тодорхойд тэр бол онгод тахилган дээр очсон байх нь тодорхой. Нэг цаг чаддаггүй баг үдээс өмнө очдог. Үдээс өмнө л очно ирнэ. Нар үдийн нар хийхээс өмнө очно. Тийм учраас тэрний ар дээр биднүүд очиж тахилга юм хийгээд тэгд ингэж зөрлөддөг хөндлөж байгаа шүү дээ. Тийм хөндлөж зөрлөддөг тэр чинь. Тэгэхгүй юм бол хоёулаа гурвуулаа зэрэг очоод ингэж дөрвөн талаас нь гойгаад унах юм бол тэр хүн чинь нэг үгээр онгод нэртэй байдаг ч гэсэн ганц л үйтэй хүний юм л байгаа шүү дээ. Тэрийг чинь аль руу нь болох юм ерөөсөө чинь тэгээд бас ганцаард штэ 3-4 талаас нь 3-4 углаач ирээд гойгаад зэрэг татаад унахаар ч одоо аль нь одоо хамгийн одоо юугаар болвол нь юу гэдгийг зэрэг бөөлүүлэн тэгэл одоо бас одоо харж байгаа л одоо сонгоол очтгол байх та аль нэг дээр нь ёс зүйтэй байсан учраас тэр үеийн цагийн улсууд болвол нь бие биентэйгээ давхцахгүйгээр бүх хүн одоо энэ онгодоо золгох хэвээр энэ онгодоо хөндлөх хэвээр бүгд л хайр ивэл нөхөх хэвээр гэж бие биенийг нэг үгээр хэлбэл одоо хөндлөж байгаанууд нь түрүүгээр нь дараараас нь ингээд одоо цагаа зөрүүлээд хөндлөдөг байжээ гэж ойлгож байна тийм. Тэгэхгүй бол бас жоохон цадгардаад жоохон хүч дотмог юм болно шүү дээ. Яаруу самд руу ингээд чирээсээ энд нэг юм халтмал чийжэтэл чинь тэндээс нэг рүү аль яах вэ гэж эмэм туслаач гэж ганцаараа юм чинь тэгэнгүүт нь бос халтмалт нэг юм тэгсэн гэсэн бодвол тэр лүүн явдаг ингээд бас яг найдвартай гоё сайхан тахлуу болж өгөхгүй байсан байх л да тэр. Тэгэхээр би бас одоо буруу ойлгож ирсэн байна. Би бодохдоо одоо жишээл агрын ээж гэж ярихаар тэнд нэг уулын эзэн онгод байдгийн байна л гэж бодож ирсэн. Яг хөө тэндээ бол асралсан, тэндээ битээ гэдэг юм уу? Тэгэнгүүтээ бол одоо урд цагт бол бас л одоо сайхан удган л хүн байсныг асарлаж онгод болгосон гэж ойлгож болох уу? Боллоо яах вэ? Тэгэхээр бол агрын ээжээр бөөлж одоо ээжэд залбирч бөөлж байгаа бөөнөр бол өөрсдөө тэр удмын л бөөнөр байх уу? Удмын бус бөөнөр бас залбираад иж болох уу? Хүн л болсон хойно гэж залбираад иж болох уу? Удмын бүр одоо үнэхээр аргагүй энэ бөөгөд чинь жоохон хүч султаа аймаар том онгодуудаа эзэгэн авснаасаа ингэ шалтгаалаад одоо нөгөө хүч арай султаа хүч сайтай гэж байдгүй яг үү ч одоо хамгийн хүчтэй одоо агрын хайрхан гэх чинь дарахад бол нэлээд дээгүүр ордог аргын одоо бөө бол ер нь зарим нэгэн бөө бол агрын хайрхан тэнгэрдөө очоод санаа байв сачаа хүрдгүү тийм л хүчтэй тийм
онгод тахлыг тийм онгод тэнгэр байсан байхгүй юу. За тэгээд тэр чинь бүр үнэхээр арга ядаад өөрийнхөө онгод тэнгэрэнд яхад нөгөөх нь хөцөрөхгүй иймэрхүү асуудал гарсан тохиолдолд бол одоо тэр балчруудах модгоноо дамжуул байгаад захиа замнаар нь хэдээд сайхан залбируулж гуйлгуулж байгаад ингээд зөөлрүүлж яриад үнэн учир байдлаа хэлэхдээ ямар ч ширүүн догшин хүн ч гэсэн бас нэг зөөлрнөө да. Тэгээд тийм нэг хаяа шалтгаанаар очиж буйлдаг байсан баг. Тэрээс биш байнга ингээд дуртай байв очоод байна байхгүй наач. Одоо энэ айгүй нарийн юм гарч ирж байна л да. Одоо ингээд агарын ээжийн ингээд онгод тэнгуут балжир удганы онгод болсон байхад агаар одоо ээж төрхөөр шууд өөрөө тулж чадахгүй байгаа болвол наагур нарай зөөлнөр нь дамжаад цааш нь хилээд өгөөч. Цааш нь агаар ээж дамжуулаад өгөөчтэй. Би одоо тэдний өдрийн одоо юу гэдэг тийм ээ. Дулаг дээжээ бариад очиж залбирч өөрийн гуйж хэлэх наацж барих юмаа хэлье гэж хэлүүлж дамжуулаад тэгээ хариугаа хүлээж агаад боллоо гэхэд нь одоо очин гэсэн үг шүү дээ. Ер нь энийг бол одоо онгодын болзоо тавьж хүлээж агаад очин гэсэн үг үстэй. Одоо манайхан ч бол ерөөсөө агарын ээж сайхан гинлэгээд одоо хөлтөө хөөртөө моциклтой малта морьтой тимити бар бүгдээрээ л очиод том ууц том нөгөө тавгийн идэ наан цаана гаргаад баруун зүг талаас барьж унаад л явдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр энийг манайхан бас нарийн сайн ойлгох хэрэгтэй юм байна. За та одоо тэгээ дахиад тань руу оръё. Ер нь одоо та яг хамгийн анх онгодоо хуураар одоо тэгж өөрийн хуурын эзэн онгодтой байж яг одоо энэ толгоодоо энэ шүднэр авж байгаа тэр дөргион vibration энэ юмаа мэдэрж байна өөрийнхөө одоо сүнсийг явуулж ингэж ивүү эсвэл одоо тэгвэл нь хэдэн жил тэгж хуур татваа эсвэл нь шууд одоо та хуйгалсан уу. Тэгэхэд яг ингээд онгод орж байгаа мэдрэмж ямар байсан талаар эхлээд хоёлаа хуураа яри. Би энэ дээрээс асуух нарийн юмнууд байгаа болохоор та хуурдаж анх одоо ингэж өөрийн сүнсээ явуулж онгодуудаа оруулж ирсэн үү? Хуур байдгүй яах вэ? Ер нь ямар ч байвал хамгийн түрүү хуур амьдвал доор хаяад 3 жил байна уу? За яах вэ? Шаардлагатай бол тэнцээс богино хугацаач цаанаас нөгөө зарласан хугацаа байгаа л да. Тэрийг чинь мань нэг хуур амьдлуулчлаа гингүүд тэр чигээр ойлоод явчихгүй тэр амтай хуураа амьлуулж аваад тэрийг шинийн 3 татт нөгөө хуурынхаа эднэтэй ингэж одоо ер нь бөөхөн гэдэг чинь бойлно гэдэг чинь хуураа амьлуулад бойлно гэдэг чинь одоо нэг адуунд явж байгаа эмнэг догшин мөр ба штэ. Тийм. Эмнэг догшин тийм адуу чинь шууд барьж аваад хазаарлаж эмээлэл сургахлаар чинь одоо нөгөө марч нь бойлгон догшир нь амаа мэдэхгүй болно. Зөвхөн зүггүй нөгөө чинь дахиад явчих гин ус хад мод руу очоод орчих гин. Тийм тэгээд наад чинь тэгээд тэрийг чинь бүр буруу зөвгөө номхомор болгоод ингээд эдлэгээ бүрмөр гэж ярьдаг үстэй. Эдлэгээ бүрэн номхомор болгоод бүр уралдуул унуул ундаг хөөхөч дээр нь мордоод явчихад тийм номхомор болтлоо. Бас л хугацаа зарна та. Яг одоо анх бойлж байгаа хүн чинь яг л мөртэй. Тэгж байж мор шулуурлаа гэж ярьдаг байхгүй одоо. За одоо шулуурсан чинь хэн мор болсон байна гэж ярьдаг. Яг тэртэй шулуурж байгаа бой гэдэг чинь нэлээд ямар ч байсан нэг морин номхруулаад авсан. Морин номхруулаад авсан хүн чинь бой чинь нэлээд ямар ч байсан нэг 2 жилээс цаашид шулуур. Тийм. Хуурын эзэн онгод гэж штэ тийм ээ. Хуурын эзэн онгод ер нь удмын онгод байдаг юм уу? Уул усны эзэн онгод байдаг юм. Хуурын эзэн бол тухайн нөгөө за манай болохоор би өөр дөрөв жишээд ярьж нэг чинь манай болохоор намайг 25 жил дээр хоор амилж өгсөн. За. Хоор амилж өгөөд би ерөөсө болж өгдөг. Над дээрээсээ бүтдээм байдаг. Би нөгөө айл амтан болцсон байдаг. Хөөхөш шууд гарцсан байж байдаг. Тэгээд ялах ноотын хөвгөдтэй тэгээд тэр үчигээ би залуу хүчин тэгээд баг наснда юугаач мэдэхгүй тэгээд бөөмөд бол ерөөсө тэр онгод монгод гэхээр жоохон ичих зовох юу яриад байгаа юм гараа ухаанаа л юм бодсон тэгээд
хэл амнаар ороод нэрээс янз юм болно. Хойлоо гараа одоо миний энэ хоёр хөл хоёулаа хогорсон бэрчсэн байхгүй юу. Марнаас марнаас ингээ хоёр хөл хограад болохоо байгаад ингээ ордын хэвтэрний шахуу хүний асарганы болоод ингээд чинь манай хоор амлуулж өгөөд тий одоо ерөөсө хоор амлуулж аваа. Намрын ихэнх сарын шинийн 15-нд амлж өгч байсан юм над тэгээд Буряны тэнгэрээр чамд хуурч нэцэнлээ. Тэгээд Буряны тэнгэрээр эцэнтэй үзүүр онгодоор дагуулсан тийм хоёр эзэнтэй хос мартал гэсэн үг л дээ. Ийм хоор амлуулж ав. Хүрээтэй гэсэн би нэг харигтаас юм хамаагаад тэр хэлсэн өдөр нөрөө очоод тэгэл яг над нөгөө хэд мэн манзаг замцаг томцсон хоор муур нөгөө одоо манай нутгийн дархан ишг дархан гэдэг тэр хүнээр нөгөө хоор муур захиалаад өгөөд хонгон ормогноор хийлгүүлээ тэгээ бүр бэлжин том болгоцсон байсан юм байна л доо. Тэгэл за энийг татаад үз ямар нэг гэсэн татвч би нэг дуу гаргаж чаддгүй нэг намалт эвлүүлдэг юм аа гэсэн чинь за маа юу яа. Тэгэл манай бойлоо тэгээд хуураа татвал бойлоо явган болж өнтө тэр бол хоёр өмсдгөл өмсдгээрээчгүй тэгээд явган хормонцгаараа тэгээд бойлоо хомроо онгоцхон сууж байгаа бойлоо манай ээжэд хэлнэдтэй. За чи юу яа. За намайг тэнэд ирнэ гэж дандаа тэгжил ярьдаг байсан юм да. Тэнэд ирэнгүүт гэд мэн одоо ямар ч өөрийн мэдрэлгүй болцсон байна. Энэ үед энэ манзгийн холбоо байгаа. Энэ манзгийн холбоод өгөөрөө тэгээд хоорон татуулж аваад. Тэгээд тэр амын явахтаа мэдэх чинь хоороо хэд тавчсан дорхноо тэнэд өглөө. Тэгээд тэнэд нэг онгод нь ороод тэгээд тэр нарийн Буряны тэнгэрч жавартай гээд бид хамгийн тэр орд юм байсан хоёр юм чинь тэгээд тэгэнгүүтлээ хоороо тэг нэг манзгыг чинь холбон зангидэл за хоороо татлаа гэсэн. Эхлээд нэлээд удаан татуулж байсан боддیں۔ Татуулчихвал боддیں۔ Тэгээд нэг мэдсэнд байдгүй болохоо байсан гэдэг юм да. Яасан вэ? Нос шүлс гаж байсан болохоо байсан тэгж тэгээд бас тэгээд нэг чинь бараг арч марцаар намайг хахтал утаад тэгээд за одоо бас яасан гэсэн мэдэхгүй миний намайг бодохт нэг миний нүдэнд дээрээс тийм ногоон алга тийм амар тод ногоон алга тийм ерөөсө туянаас өшөө би юу ч үзэж байгаагүй шүү дээ. Ерөөсө тэгээд надад мэдгдсэн ч юм байхгүй сонссон ч юм байхгүй тэгээд тэр болдго юм. Тэгээд за энэ хуураа очоод нандгинж тэгээд чи ямар ч байсан 25-ны хажид бүрэн дуусгаж байгаад надхаараа их хамаагүй гадна дотн явж онгод тэнгэрийн үүд босгон дээр очиж над хоор мураа татж болохгүй шүү ерөөсө. Намайг өөд бодоод яснаас хойш харин одоо энэ хүмүүсээ нахтуу нэрээ энэ онгод тэнгэрийн асуудлыг чи нэг даад зохицуулаад явж байх ёстой чи юм байгаа юм шүү. Тийм тохиолдол бол одоо чи цаг гаргалзахгүй гаргаараа юм яаж мэдгүй би нас ямар мөн хэрсэн биш хэзээ бол хэзээ нэг л өдөр яваад өгвөл юм яаж мэдгүй гэт тэгэл тэг загчвал өгөөл явсан би яг авчаад нөгөө хуурайт нь автран тэгээд хураахаа тавьчихлаа. Тэгээ сүлд нь тэр мэдэн гэдэг чинь тэр бүхэн тэгээ өөрийгөө ч мэддэг юм дэ тэгэл аамаа жогдлогол өнгөрөөд өгсөн доо тэгээд тэрээс хойш нөгөө манайхны нөгөө одоо яг манайхны тэр хитэн айлантны чинь нөгөө ноён нуруу өхөд юм нөгөө удам дамсан онгод тагтдаг байсан үе дамжин тагшүүчсэн тэр юунд нь очоод даатгадаг барьдаг гайзоодог инээ тэрэг нь яадаг нөгөө хүн алга болтноос хойш ер нь бодохгүй болоод ирэнгүүт нь тэгээд би нөгөө одоо хүн амьтнаас жоох хэцүүл заримдаа ганцаараа явах ч мартаа. Тэгээд нөгөө тагтдаг барьдаг онгодынхаа өдөнд очоод нөгөө тав гэдэг юм а тавиад идэж шүүсэн юм а тавиад тэгээд
өөрийнхөө хүүхдүүдтэй очоод тэгээд нөгөө хавраа татаад явах чинь л тэгээд тэр онгодууд нэрээсээ хэд тач байтал нэрээсээ байхгүй нэг мэдтэл нөгөө тасарж унаад арихууга тасарж унаад хүмүүс босч ирдэг шиг л тийм байдалтай л сууж байгаа юм л да. Шороо тоосноор хутгцсан хоошоогоо унсан байсан толгоо армаар хэгзүүнсэн байсан тийм юм болоо тэгээд тэгтэл их өсрөний хэлсэн дээ. Бөөлөд яг онгод орж явах явцад нэг тийм цаг хугацаа алга болцсон байдаг тийм юу хугацаа бол ерөөсөө алга болцсон. Ой санамж байхгүй. Тэгээ зүгээр нэг сажаал нэг 10 минут сажаад дуггээд нэг өргөлөөд босоод ирсэн шиг л байдаг. Тэгсэн мөртөө хамаагүй аймаар ядарсан. Өчнөө цаг өнгөрцөн. Тийм. Нэг одоо өнжингөө яваад ирсэн алхаад ирсэн юм уу? Эсвэл өнжингөө тийм байхдаа ажил хийсэн ч юм уу? Тийм байдал төр ортонд байгаа юм ерөөсөө тэгээд гармаар унтцсан ч юм уу? Тэгээд гармаараа барьсан тий. Гар хөлмөл энэ бас одоо энэ онгодууд хоорондоо нэг юм таарамжгүй бас байдгүй. Одоо жишээлбэл байлгүй яах вэ? Одоо юу гэдгийг одоо хармаа буран гэдэг чинь шүү дээ. Айгу муухай одоо нэрийг бүдүүлгээр хэлж юм л да. Эсвэл уршаа царам марм руу явах ч юм уу, ингэвэл тэнд очиж тэдний удмын хүүхэд тэнд очиж залбирч болдгоо ч гэх юм уу, тэдний удмынхаас тэндээс тахилга авахгүй ч гэдэг юм уу, тийм байх уу? Байна. Тэр чинь бол ерөөсөө байдیں۔ Тэрийг энэ сүүлийн үеийн залуучууд мэдхгүй тэгээд нөгөө ийш тийшээ очиод энэ л онгодын асар энд л том онгод байсан гинлээ гэд гүйлдэд бас сэвтэж байгаа асуудал байдаг юм болов уу гэж би нэг анзаарсан. Та энэ дээр нэг яах вэ? Тэр чинь ерөөсөө манай нөгөө нутг чинь одоо нэг манай дархтын нутгийн тэр эртний үеэс нааш байж байсан том бөө зарим одоо бөөнрийг хоорондоо ингэж одоо хатуугаар хэдүүд ингэж идэлцэж байгаад дууссан юм аа. Хойтлын бөө таган дарахад тадын бөөнүүд ярьдیں۔ Энэтэй би холбоотой юм гэж бодсон. Тэр хоорондоо идэлцэж уулзахдаа биш л дээ. Тэр бол нэгнийхээ заавал буруу шалтгаантай улмаас хоорондоо ингээ муудалцдаг. Тэгээд тэр муудалцсаасаа болоод түнжин хагараад сүүлдээ нөгөө хүний аим настандаа ингээд шууд холбоотой тийм асуудлууд гарч байдаг л байсан билээ л дээ. Тэгээд тэрээсээ болоод за тэдний одоо техник гэж ярьдаг байхгүй манайхан чинь одоо нөгөө удам ухсаал гэсэн үг л дээ. Тэдний техник тийм онгод тэдний техник онгодтой бол ерөөсөө тэгж хоорондоо тэгж очиж байдаг ерөөсөө очдог онгод таглуудтай очихоос биш очдог онгодууд дээр бол ерөөсөө очдог энэ байсан ч сайхан залбираад өнгөрөхөөс биш тэгж нөгөө асар масрынх нь үүдэн дээр очдог гэж хамаа намаагүй хэнгэрэг дэлдэж хоормоо татдаг нь бөөл байдаг тийм бас тийм юм байна тий. Тэгвэл энэ одоо за та болохоор ч би одоо ойлгож байгаагаар хармаа бурайн одоо энэ талын хүмүүсийг ярьлаа. За одоо нөгөө нэг цаатан бөөнөр, тайгын бөөнөр, цаатан бөөнөр гэд одоо бидний ч анх бөө болж ахт чинь л одоо өстой цаатан бөөнөр гэдэг чинь янзын юм байдгийм байна л гэл одоо тэр тайганд очиод тэр цаатан бөө гэдэг нь үзээ тэр улаан тайг хөнхөр тайгаараа очиод тэр цаашаа яваад тэр цаатан бөөгөл үзүүлэн гайхалтай юм болдгийм байна. Тэр совиан удган гостой зарим майран гэд одоо сайхан хүмүүс одоо бид нарт хэлэгдээд яригадад байна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс нь одоо хаагур байсан. Энэ хүмүүс одоо ямар онгодоос тагчээсэн? Энэ хүмүүс болохоор юу байхгүй юу? Тагны гаралтай бөөнүүд байхгүй. Одоо тагн туваа гаралтай. Ихтэй яг уу Монгол угсаатнууд нэг бөөнөр маань л байна л да. Ээж аав удам сударна яг уу нэг өөр үндэстэн байхгүй юу? Манай утгадууд нэг хар дарахтууд л гэж байдаг. Тэгсэн мөртлөө бүгдээрээ цагаан хуулрууд шар хуулар, улаан хуулар гэсэн нэг хуулар ястандаа бүгд багтаж байдаг. Тэгсэн хэрнээ
тэр хүмүүс болох чинь одоо тагны баруун тайгийн бөөнөр, зүүн тайгийн бөөнөр болохоор чинь бас өөр тэр тагны онгодууд дандаа одоо ац монгол хэлтэй онгодууд гэж. Тийм онгодууд ер нь голцоо болдог. Тэр онгодуудтай бол ер нь дарахад бөөнөрийн онгод бол ер нь холбогдно гэж бол ер нь барах юм бол байхгүй. Бас одоо тэр хүмүүс тэр ац монгол хэлтэй онгодууд тийм онгодуудаар болдог тугаа хэлтэй. Онгодууд нь цаанаасаа нөгөө хэллэг нь хүртэл тугаа хэлээр орж ирдэг. Тугаагаар урдж хэлэгдэж байлгддаг. Тэгээд тэрийг чи монгол хүн тэр тугаа хэлийг мэдэхгүй хүн очоод юу гэж хэлж байгаа ямар юм ярьж байгааг нь ойлгохгүй шүү дээ. Юу ч хэлж ойлгохгүй зүгээр хар суугаад нөгөө мэддэг нэрэн цаохор мэддэггүй дээрэн цаохор хэлбэл болоо тэгээд яг хар суугаад яг залбир суугаад явна. Яг өөрөө бүр зорж очсон хүн одоо ийм гарга засал ийм болохгүй байх гэдэг ингээд зорж очичоод нөгөө цаатан бөөч байна уу, тайгийн бөөч байна уу, тагны бөөч байна уу энэ төр очиж зорж очсон хүн бол өөрөө залбираад өргөх юм өргөө суухад бол тэр хэлийн сонссон байна уу, сонсоог ойлгож байна уу байна уу тэр хамаагүй тэр онгод цаад бөө дугасаа тэр нөгөө онгодуудаараа уучрын болоод ингээд тэр хүний юу загсан юм цааш нь дамжуулаад яачдаг тийм юм байгаа юм. Тэгэхээр одоо та чинь одоо бурайны хаваар нүтгэлжсэн болохоор цаашаа зүүн тайгыг илүү сайн мэдээ. Зүүн тайгын цаатангуудыг. Тэгвэл одоо зүүн тайгын цаатангуудаас яг удам дамжаад удамшаад одоо ерөнхийдөө энэ дарахад хуулар одоо бөөнөртөө адилхан яг удам дамжаа залгаад явж байгаа бөөнөр одоо байх юм уу? Өчөө тэр хэн гээд бөөмөл байсан. Одоо тэр цэн дутх ингээд тэр сайн цэцэг мэцэг гээд зүүн тайгийн тэр нуудахчул байгаа. Тэднүүд болохоор надтай маш өөр холбоотой тийм хүмүүс байгаа. Яагаад гэхэд манай мөнхөө зарим аав маань тэр ээжин тэр жавартын тэнгэр гээд яриад байдаг. Тэр цэмбэл удах гэж хүн байсан байгаа. Тэр хүний төрсөн дүүн тагны одоо хангаш мэрэн гээд одоо мэрэн цолтоо тийм хүний хөөтэй ураг болдож хоошоо тэр тагн руу одоо айл болж тийм тугаа хүний ихнэр болж байгаа. Хуваа хүн танаа ингээд дарахад хүн хоёр хоорондоо суугаад цаашаа тэр юунд тагнд очиж амьдэрсэн биз дээ. Тэнгүүтээ тэр юм бүсгүй нь болохоор танаа дээдүүд. Тий. Нөгөөдөл нь болохоор тэр мэрингийн ах дүү төс. Тэгэхээр зүүн тайгийн одоо бөөнөр бол танд удам угсаагаараа тантай ойрсож байна гэсэн үг. Одоо тэр хоёрын галголомтноос хойших үр хүүхдүүд бол одоо холигдож штэ тийм биз дээ. Тэгэхээр чинь хоёр удам одоо бөөгийг хоёр удам нийлнэ гэдэг чинь бас учир жанцантай байх тийм ээ. Баха байлгүй яах вэ? Сайн цэцэг удганы багшийг би зүүн тайганд явж байхдаа хөгшин мөнхөө зайрангийн шавьгийг сонсч байсан. Сайн цэцэг удганыг 12 жил хуураад татахта хоёглаагүй байжсан тухай намайг олж байгаа. Тийм л байгаа. Сүүлд харин одоо зүүн тайганд олон бөө байна гэж хэлжсэн. Өвгд орж байгаа, цагаан гамбаа тэр бүр зайран болж байгаа би сүүлд сонссон. Харин тэр цагаан гамбаа байна. Одоо тэр цэнд удганы хүүгээд лонг гээд нэг бас зарим хүн байгаа. Одоо тэр бас л зүүн тайг руу байгаа. Тэр цагаан гамбаагаа хүн байгаа. Би тэгээ тэр хүмүүстэй бас нэг тэгээ ямар нэг юм тэрийн хэн бөө болж хэн хойголж байна. Ерөөсөө би тэрийг анзаардгүй юм. Тэр ямар ч байсан тэр бөөгийн удам байгаа болохоор тэр бөөлөх тал байгаа хальта тэр одоо жавартын тэнгэр гэдэг тэр хаа газраас ирээд дахиад байгаа. Тэр хүний чинь тэр дүүн очиж тэр тагн руу айлын бэр болж очиход тэр хүн нөхрөн тэр нацаг гэдэг хүн байсан байгаа юм. Тэр одоо зүүн тайгийн нацаг зайран гэж одоо тийм том зайран хүн байсан байгаа юм. Тэр хүний удам удал одоо байгаа байхгүй энэ зүүн тайгаар. Одоо тэр сайн цэцэг гэдэг чинь
тэр нацаг зайрангийн хөвнийх нь охин. Тэр цагаан гамбаагийн авгаагаад хөрвөөгээд игч байгаа. Тэр чинь мөн ах トゥ хоёр тэр сайн цэцэг. За тэгээд цагаан гамбаагаа болохоор баруун тайгийн одоо энэ суяан удган гэдэг. Энэ хүмүүсийн одон салаа салбарын тун цөөхөн хүмүүсийн салаа салбарын хүмүүс байхгүй энэ хоёр тайг маань болохоор чинь. Тэгээд ер нь одоо ингээд би нэг ингэж анзаараад идгийн. Бөөнөр одоо удам угсаага одоо бөөхөн удам угсаага хүчрэхэг бөөхөн одоо удам угсаага илүү одоо хүчрэхэг сайн одоо удам залах улаачтай байхыг бас бодож явж исэн юм шиг байгаа юм. Одоо ингээд сонсоход жишээлбэл одоо сая таны ингээд яриан дээр сэжүүр аваад бодоход чинь одоо тэр үзүүрийн тэр онгодын төрсөн дүүн тэр нацаг зайрантай ингээд гэр бүл болж штэ. Тэгэхээр хоёр том бөөгийн удам гэсэн үг штэ. Хоёр том бөөгийн удам дундаа нийлэхэд тэндээс одоо төрж байгаа одоо юу гэдгийг тийм ээ үр хүүхэд гэхэд бол илүү нэг талаа биш хоёр талын одоо том хүчрхэг тэнгэрүүдтэй л болж байгаа гэсэн үг үстэй. Тэгэхээр ер нь энэ бөө хүмүүс яг энэ гэр бүл болох энэ асуудал дээрээ нэлээд их анхаардаг байсан болов уу гэж боддог. Гэхдээ одоо миний л бодол шүү нартын хорвоод ингэж уягдаж удаан амьдрахтаа биш зөвхөн тэр үр хүүхэд энэ тэр дундаас гарах үр хүүхдүүдээс анхаарлаа хандуулдаг байсан санагдтiin. Би ингээл явхад чинь яг үндэ их манай үзэгчид буруугаар ойлгож магадгүй. Яг нэг жинхэнэ нэг гэр бүлтэйгээ байж исэн дээр үеийн бөөнрийг би бараг сонсоогүй шүү. Дандаа одоо салсан, бутарсан тийм хүмүүс бас байжсэн ингээд судлаад үзэхээ. Тэгээ би бодсон. Яг хатуу ширүү энэ онгодын за үүлийг дааж явах хатуу ширүү амьдрал шүү дээ. Маш хөнгө амьдрал. Бас тэнд хайны ижил үр хүүхдээ хайрлаад өөрийгөө тусгаарлаад холдсон байж болно тийм ээ. Тэгээд бас одоо амьдралын явцад энэ ураг удам онгодын тал тархаа хараад бас үр удмаа ботсон байж болдгийн болов гэд энэ хүмүүс яасан ч их хүнд амьдралыг туулдаг юм дээ гэд би бодож ирсэн. Тийм юм одоо танд одоо таны жоохон бахад гэр бүл болоход чинь онгод тэнгэрүүд чиглүүлэх юм уу тийм юм байсан уу? Надад бол тэр нь тийм юм бол ажиглалтай байна. Тийм анзаарч ирсэн та? Үгүй тийм юм стал байгаа. Тэр ихтэй бол бас тэр юунаас энэ бөөгийн янз бүрийн асуудал хоорондын холоорын бөөнрийн хоорондын харьцаанаас үүдэлтэй ер нь асуудал бол маш их гарч байсан юм шиг байна. Намайг мэдчихсэн тэр одоо тэр тахан талын хаа бөөнүүд наадлын тэр одоо дарахад талын хаа бөөнүүд хоорондоо ер нь ангороо аливаа нэг олзомгийн төлөө айлбар 1700-800 оноос хооронд тийм хагалдаа гаргаж цаанаас нэг тийм бас нэг тийм түлхээс байсан байж магадгүй хүний л амьдрал шүү дээ тийм хүмүүсийн л амьдрал юм чинь. Одоо ер нь хөвсгөлд одоо хэр олон бөө байдгийн. За сүүлийн үед та ер нь бол одоо аль 78 оноос тэр алдартай удган зайран хүмүүсийг түшиж туулаж бас одоо түшээгийн хийж бүр нь багаасаа үзэж харж авсан хүмүүс өнөө цагийн бөө мөргөл таны хувьд юу н харах ямар шиг болж байгаа шиг байна. За одоо юу гэхэд яг энэ цаг төрнөгөө бас ийм ороо босгоо цаг дотор болсон ийм байгаа бөөнүүд чинь нөхцөл байдал юм байхад бас тийм үед нөгөө бөөгийнхөө одон удмаар энд санаад гинт нөгөө чөлөөт нийгэм болонгууд тэр дундаа гинт одоо бөөнийхөө одон угсаа нөгөө нутаг орноо олон түмнээ эдгэн сатнаа одоо нөгөө тахилыг шүтлгээ бас анхааралтай авч эхлээд байгаа хүмүүс чинь мэдэхгүй барихгүй жоохон гинэндүү ч гэдэг юм нэг тийм мэдэхгүй юмнууд бол нэлээд дутуу юмнууд бол нэлээд ажиглагддаг юм надад бол ярина хараад яваад байхад гэхдээ яг бүгдээрээ өөрийнхөө нөгөө
одоо Монгол улсынхаа өвгийн зан үйл бөөмөргөлийнхөө одоо учир утгыг ер нь ерөнхийд нь бас л хов нэмрээ оруулах гэсэн ийм үсэл бодол нь бас анхаарагдаад ажиглагдаад байгаа юм л да ер нь. Яг энэ дээр яг хуу дутууд бол байгаа ч гэсэн жоох тий ялгүй гажуу мажуу ойлгохгүй байгаа юм а зөвөр ойлгочих юм бол энэ альва юм бол энэ одоо ер нь бүгдээрээ хэрэгтэй л зүйл хийгээд яваад байгаа юм л догонд зөвл явах юм бол зөвл юм хийвэл энийг бол буруутгах юм бол ерөөсөө шил бодогдоод байгаа юм. Нэг айгуу сони юм асуумаар санагдчихлаа. Нэг 13 онд амаа би 12 онд үлээ цаанаар ороод би хармаа явсан. Тэгээд тэнд нутгийн залуучуудтай ингээл амьдралын сонь сайхан би ч удган хүн юм чинь сонирхол явж байгаа шүү дээ. Тэгэл нэг юм хөхтөл мөл яваад л байдаг мэдэг гүйдэл судалтай газар байдаг юм байдаг манай энд бүр дийлдэггүй морь унж давхсан юм байдаг мэдэг л ярьдгийн. Тэгэл тэр үед бол одоо нөгөө цагаан зарим чи ёстой жинхэнэ хувилал бугуйлдаад л авч исэн ингээл над үлгэр домог шиг юм ярьдгийн. Ер нь бол одоо тийм айхтар догширсан юм бол байх уу? Байдгүй одоо. Тийм айхтар догширсан тийм догшин ширүүн тийм бол байхгүй. Хуучин цагт байсан юм болов уу? Тэр яг хөө тэр хуучин цагт байсан байх. Тэгээд энэ онгод гэдэг чинь аливаа юмнаас маш сэжигч юм. Тийм зүйл ерөөсөө. Бүр ялгүй юмнаас л одоо сэжиглэл цаашаа болно ухаас наашаа болдог. Одоо ер нь аль эрднийхний бас заншилд одоо тийм л байсан. Одоо манай нутагт бол тэрийг бол маргах мэддэг л бол маргах хүн бол байхгүй байх гэж би боддیں۔ Ганц л юм тэр хэлэхэд за тэр манай тэр сүрэн эмээ тэр одоо тэр манай тэр бүөнүүд тэгдэг байсан. За манай нутгаас ч нэг хүн амтан өөд болчноо да нутгийн нэг настаач байна. Ямар ч байдгийн хүний амьдрал чинь өхлүүлгийг тасрахгүй тэгээд нэг гинтийн байдлаар нэг амтан хүн нутаг устанд нэг өөд болчноо да. Тий. Тэгэнгүүтэл одоо тахилгандаа ерөөсөө яг одоо шинийн 3-3-нд очиж тахилгаа тавих ёстой байх. Тэрнээс нэг өмнө 7 хоног доторч байд юм уу? Нэг хүн амтан өөд болчих юм бол дөхдгөө байсан шүү дээ. Онгод руугаа шууд ингээд нэг онгодтой тахилга бол тэгэл хоошлогддог байсан. Бүр доор хаяад 7 хоногор хоошлогддог байсан шүү дээ. Тэр яагаад тэгдэг байсан гэх тэр онгод гэдэг чинь тийм одоо тиймэрхүү хүний өхөл үйл тиймэрхүү жоохон тийм дэвтэй бузартай тийм болохгүй хармараа нэрэгтэй тийм юм өхөл бүтэн нөгөө гол усан дотор буу болох тэрийг хүртэл анзаарч байдаг. Тэгээд тэр бол болохоор ч одоо түрүү тийм л байсан л байх л да. Одоо бас нэг онгод бас энэ даяарч байгаа энэ орчин цагийнхаа нийгмийн бас тэгээс хөл зэрэгт юм болов зогт юм бас боддیں۔ Харин тий. Харьцаж уулзаж түшиж тулж байгаа хүмүүсийнхээ ярьж хэлж байгааг хараад эхлээд бүр айж очоод бурхан минь гээд юу гэдгийг те тэгэл сүулдэ одоо эдгээр чинь бүр ийм болсон юм шиг гэл бас зогцох юм да. Тэр онгод босгоно гэл тийм одоо нэг юм асарлж байгаа одоо тэр жил 6 сарын 3-нд зуны ихэнх сарын шөнийн 3-даа тахилга хийдэг их онгодуудаас гадна нөгөө нэг ингээд хээрийн онгод гэдэг нэг юмнууд босгосон байдığım байлээ. Энэ одоо ямар учиртай юм? Тэр их онгодтой очихоосоо өмнө наан нь одоо тэрэндээ дамжуулж байгаа юм уу? Тэр уулын ангираар байж байна. Тэр уулын ангируу уулын хармираа модны хаяа маягаар байгаа үс ингээд дөрвжин хаштаг хэлбэрийн байраа дотор нь ингээд хатгсан баавч. Одоо тэр чинь нэн тэргүүнд хамгийн түрүү очих ёстой юм тэр.
Тэгээ тухайн нөгөө хүмүүсийн ажил явдлын байдлаар даатгадаг. огч даатгадаг. Даатгадаг тэр газар нь гэхдээ нөгөө анх ер нь нөгөө тахилгын газраас өөр тий цуг байж юм уу? Тэр чинь л одоо цуг байгаа тэр байхгүй юу? Тэрэд байгаа тэр. Тэндээс зарим нь модон талаар байж байгаа. Зарим нь ингээл нэг юм янз зарим зил татсал байж байгаа. Өөгүй одоо ерөөсөө харин янз л намайг ингээ хараад байх чинь намайг даа метеор ороход л тэр хоноо хариулаад малаа адгуулаад тэнд нөгөө гэртээ айд амтны болоог сэрэг зууханд явахасаа өмнө явж байсан газар чинь одоогоос бараг 40 гаруй 50 жилийн өмнө болох чинь юу ч үгүй ямар ч онгод тахилгүй байхгүй байсан газар чинь тахилгүй онгодууд баахан онгод л гэсэн тийм тахилдаг барьдаг юм бий болчиход байгаа. Тэр чинь одоо нэгэнтээ эзэнтэй байртай бууцтай юм чинь одоо өөр байр сэлгээр гүгээд идэх юм болов уу? Үгүй тэхгүй эзтэй тий. Одоо тэр уулын аль жалгын аль ингрийн модонд аваачаад тэр нөгөө тухайн бөөхөн өөр болох мордох тэнд аваачаад тэр юу гэж хэлдэг юм тэрийг ч одоо хэллэг нь тэг хөргөлж байхгүй хөргөлнө хоёр хувцас бүхэн яадаг штэ тий хэрглэж байсан амьд сэрүү явахтаа хэрглэж байсан. Одоо нөгөө тэр бүхий л онгодуудыг нэгвэрүүл тэр чи ингээд нөгөө тэр бөөхний чинь хэрглэж байгаа хоёр дуулах хэнгэрэг хоор манцах ингээд малгай толгой готл бүгд ингээд бүгдээр онгодын ийм тосбор дээр одоо манзагных нь баруун мөргөл урд мөргөл зүүн мөргөл ар мөргөлүүд гэдэг эднүүд чинь юусэсөөрөө эднүүд чинь бүгд нэг онгодын одоо хувцас нэг онгодын одоо тухайн тэр наргуу харамхан оронд эдлэж хэрэглэх ёстой тэр унааныхын ташуур одоо юу л байдаг тэднүүд байхгүй юм ээ тохом хазаад ногдуул байна. Тэрийг чинь тэр айл гэртээ аваад байх ямар ч боломжгүй. Тэр чинь нөгөө жолоодож чадах хүн нь байхгүй басна бодонгууд тэр ууланд хөргөл тэр онгодууд нэггээр тэр олон онгодуудыг нь тэрийг нь дагуулan аваач тавьж байгаа нь тэр. Тэгээд тэндээ эргэлдээ тэгээд нөгөө тэнд байдаг тэн дээр нь очиж дараад нь бөөхөн очиж хоор татж бойлоод дуудаж авчих нэг онгодуудаа яг нөгөө хөргөлсөн газар дээр нь дуудаж авчих хаа нэгэн газар явж байдаг юм дээ. Нөгөө агаарын сансар огтруугаар ингээд лус цавдгаа дамжаад явж байхад нь дуудаж авчих тэнд нь өөр дээр оруулж нөгөө өөр удам юмных ноён нурууг ингээд тэгээрээ гэдэг хийж загтдаг юм юм. За бидгээрийн яриа одоо ингээд цаг гарan үргэлжиллээ. Тэгэхэд маш их сонирхолтой сайхан боллоо. Зөндөө юмнуудыг асуугаад ярмаар байна. Тэгээд үзэгчид маань бас одоо цаг гарan сайхан одоо цагаа гаргаж үзлээ. Тэгээд та нартай баярлалаа. Тэгээд бүр тэр алс холоос ирээд Хөвсгөлөөс, Эренчил хүмбээс, Улаанбаатарт энэ хүртэл бас байгаад байж хат нь бас аз таарад тантай уулзсандаа үнэхээр их баяртай байна. Яг би наашаа чаашаа зөндөө явж исэн ч гэсэн олон л одоо хүмүүстэй уулзаж ярьж хөөрж үзсэн. Тантай ярих бол надад маш таатай сайхан байлаа. Тэгээд манай энэ лайвыг голгүй ирж ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Зөндөө ч олон асуух юм байна. Манай тэгээд үзэгчид хүсэлт явуулдгийн. Тэгээд дараа жил таныг хотод ирэхэд магадгүй бид нар ажиллая гэж байж ивэл үлдсэн өөр нарийн юмнууд зөндөө байдаг. Одоо эдгээр мэдмээр байгаа хүмүүс өнгөц бөөг ингээ өнгөцхөн шүүмжлэх юм уу ингээд ингийн янз бүрийн юм яриад одоо цагийн одоо гэлгээл ярил болно л доо. Гэхдээ яг танаас бол сонсч мэдмээр байгаа тэр нарийн юмнууд тэр гой нарийн мэдрэмжүүдийг ямар учиртай ухаантай гэдэг мэдмээр зөндөө олон асуултууд надад үлдлээ. Харин тийм байна уу. Тэгээд би ингээ яриад суул бараг өнжингөөч ярьж магадгүй. Тэгээд миний яг мэдлэг чадвар үнэндээ юу юм бэ? Онгод мөргөлийнхөө талд нутаг орныхоо тэр том бойл дуулж байсан тэр том удхан зайрангууд дамжсан тэр улс олон төмөнд алдаршлагаа одоо нэг тус нэмрээр орсон юм хүмүүс. За тэднүүд бол яг өдөртөө тэргүй хүнээр хэлүүлдэггүй бүх хүмүүс баргаад гэж байгаа. Тэрээс хатнаас нь орчин цагийнхаа бөөнөргээд
хоёр ялгаж салгаж ярихаас өөр арга байхгүй л ийм л байдалтай юм л да. Тэгээд энэ хүмүүс мэн ч гэсэн бас зөвөр ойлгоцгаах байлгүй. Баярлалаа танд. За таны хойштын ажил үйлд нь хамгийн сайхан бүхний хүсэн зөгнөө. За Баярлалаа. тэгээд таануудын бас ажил төрөлд нь ирээдүйд нь бас бөөмөргөд ихөө талаар асуудал авлаад чадах чинээрээ бас таанууд байж байгаа. Танарт бас ажилд амжилт хүсье. Тусал дэмжиж бидний бас нэгдэл хамтарч санаа бодлоо дуулгаж байгаад үнэхээр танд их баярлж байгаа шүү. За таанууд